1950-ад оны ихэнх үеэр Дорноговь аймгийн Зүүн Баян сумд Монгол улс анхудаа газрын тос боловсруулах үйлдвэртэй болж уг ордоос газрын тосыг нэрж шатхуун түүж гаргаж байсан ч 1969 онд осол гарснаар үйлдвэрийг хааж өжээ. 2025 оны 10 сарын 16-ны өдрийн оройноос эхлэн Монгол улс орон даяар шатхуун буюу бензин тасалдаж, улс орон даяар хүндрэх нөхцөл байдалд оров. Учир нь сүүлийн 3 жилийн туршид өрнөж буй Украины дайны явцад манай газрын тосны гол ханган нийлүүлэгч болох Орос улбаны улс нь сүүлийн хэдэн сарын дотор томоохон газрын тосны үйлдвэрүүдэд Украины зүгээс хийж байгаа дорооны цохилтонд алдсанаар Монгол битгий хэл Оросч өөрөө дотооддоо бензин шатхуунаараа хомсдолд оржээ. Ийхүү үнээс үүдээд Монгол руу экспортлдог газрын тос төр хугацаанд тасалдахад Улаанбаатар хот даяар шатхуун үсэж авах гэсэн машинууд уртаас уртаараа л үүсгэж сүүлийн хэд хоногийн турш Монгол улс орон даяар шатхууны хомсдол үүсв. Гэхдээ нэгэн логикийн зөрчил гарч ирж байгаа юм. Монгол улсад 330 гаруй сая тонн газрын тосны нөөц байдаг боловч бид яагаад гаднаас бензин шатхуунаа худалдан авдаг вэ? Монгол улс бол дэлхий дээр байгалийн баялагын ариун их нөөцтэй цөөн хэдэн улсуудын нэг үлээ. Гэсэн чинь Монгол улс нь нүүрс, зэс, алт зэргээс бусдаар байгалийн баялагаа ер нь ашиглаж чаддгүй бөгөөд үүнээс үүдэж алтан дээр суусан гуйлагчид гэдэг шиг өөртөө байгаа зүйлсийг цаг үргэлж гадаадаас өндөр үнээр худалдан авч байна. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ бид Монгол улсад нүүрлээд буй газрын тосны хямралын талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Монгол улс хэдий газрын тосны ариун их нөөцтэй ч яагаад энэ нөөцөд дотоодын хэрэгцээндээ ашиглаж хомсдлоо нөхөж чаддгүй вэ? Үүнд юу нөлөөлдөг вэ? Энэхүү хямралаас гарах цаашлаад урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ байж болох вэ? Та бүхэн бичлэгээ эхлүүлэхээс өмнө манай зургийг дэмжиж лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. Одоо ингээд бичлэг рүү орцгоё. Сүүлийн өдрүүдэд Монгол улсад хурцаар иргэцсэн асуудлуудын нэг нь шатхууны хомсдол байв. Шатхуун таслах сургаар Улаанбаатар хотын замууд дээр шатхуун авч банкад дүүрэх зорилгоор зогсох хүмүүс өдөр шөнөгүй төв замыг төвжиртэл ойчрлон уурлаж бухимдсан хүмүүс шатхуун дүүрэх газрын ажилчид руу дайрах хэмжээнд хүртэл иржээ. Өдгөө Монгол улсад тохиолдод буй газрын тосны хомсдлын гол их үүсвэр нь манай улсын хилээс салсан илүү геополитикийн шинжтэй асуудалтай байлээ. 2025 оны 8 дугаар сараас эхлэн Украины улс Орос улбаны улсын 38 томоохон газрын тос боловсруулах үйлдвэрийн 21-нд орооноор цохилт өгөн Оросын газрын тос боловсруулах хүчин чадлын 40 гаруй хувьд нөлөөлж зогсоосон байдаг. Ингээд үүнээс үүдэн Орос улсын хамгийн том экспортын бүтээгдэхүүн болох газрын тосн тасалдаж гадагшаа гарах нь битгий дотоодын хэрэгцээнд дутагдaltaд орсноор Орос улсад шатхууны үн нэн дээр 10 орчим хувиар өссөн байна. Ийхүү Орос улбаны улсад газрын тос шатхууны хомсдол нүүрлэж ирснээр Орос улбаны улсаас нийт шатхууныхаа хэрэглээний 95 гаруй хувийг авдаг Монгол улсад маань хомсдол нүүрлэх болж Хот аймаг сумын төвүүдээр нөхцөл байдал хүндхэн байгааг харж болохоор байна. Өнөөдөр Монгол улсад нүүрлээд буй газрын тосны хямралыг ердөө хитгэн зүйлсээс улбаатай гэдгийг харж байна. Юун дөрөнд Монгол улсыг стратегийн нөөцөөр хараат байлгах бодлого нь данганц биднээс бус их гүрнүүдийн дээрэнгүй бодлоос үүдэлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн зуунд социалист системээр замсан 70 жилийн хугацаанд Монгол улс нь хэдийгээр тусгаар улс гэж явдаг байсан ч бараг л зөв толгойд улсын 16 дугаар бүгд найрамд улс шиг бүхий салбараараа зөвлөлтөөс хараат байлаа. Социалист цаг үед манай улсын үйлдвэрүүдийн ихэнх нь зөвлөлтийн мэргэжлүүдийн заавар зөвлөгөөнөөр ажиллаж Монгол үйлдвэрлэгдсэн бараа таваар ихэнх нь хямд үнээр зөвлөлт рүү гарч эргээд бид тэдний барааг өндөр үнээр авдаг байсан түүхэнд үлдсэн юм билээ. Дахиад бол шувуу биш. Монгол бол гадаад биш гэсэн ёжсон үг хүртэл тухайн үеийн бодит байдлыг гашуун боловч үннээр илэрхийлж Монгол улсын хувь цаийг үнэндээ Москва шийдэж өөрсдөөсөө бүхий л байдлаар хараат болгосон нууц биш юм. Ийхүү нөхцөл байдал ийм маягаар үргэлжилсээр 1990-ад онд зөв толгойд ус задран унахад нөгөө нэг хайр зарладаг ах нарын хамаг хангамж нийлүүлэлт нуран унаж Монгол улс эдийн засгийн хувьд гүн гүнзгий хямралд орсон билээ. Хэрэг өнөөдрийн шатхуун газрын тосны хомсдол анхудаа тохиож байгаа гэж бодож ивэл энэ эндүрэл юм. Учир нь яг өнөөдөр бидний амсч буй шатхууны хомсдлыг 1990-ад онд Монгол улс чөлөөт эдийн засаг шилжихдээ бүхий салбартаа амсаж дэлгүүр дээрх хамаг бараа таваар байхгүй болж зөвхөн давсал байсан тэр гашуун цаг үеийг манай ах эгч, аав ээж, өвөө эмээ нар бүгд л амссан. Тиймээс Монгол улс эдийгээр тусгаар улс мэт боловч хараат улсын зовлон ясмахантай шингэтэл амссан. Тэгэхдээ эцсийн эцэстээ энэхүү нөхцөл байдал нь үнэн хэрэгдээ монголчууд хүссэндээ бас харин их гүрнүүдийн өөр хоорондын геополитикийн өрсөлдөөн нөлөөний тоглоомын үр дүнгэдгийг харж байна. Орос Хятад зэрэг их гүрнүүдийн ашиг сонирхол нь үндэ Монголын газар нутгийн стратегийн байралтай салшгүй холбоотой байдаг тул өнөөдөр ч гэсэн манай улсын бодит бие даасан байдлаа бүрэн хангаж чадлагүй шатхуун эрчим хүч зэрэг амин чухал салбартаа гадны хөндлөнд автсан хэвээр л байна. Энэ бүхэн тусгаар тогтнол хэмээх нэрийн цаана орших хараат байдлын гашуун үннийг дахин нэг сануулж байгаа лээ. Манай улсад нүүрлээд буй газрын тосны хямралын ээлж нэгэн шалтгаан бол байгаа юм ашиглаж чаддгүй зовлон юм. Монгол улс маань хэдийгээр нүүрс байгалийн хий газрын тос зэрэг амин чухал стратегийн баялагуудаар ариун боловч тэрийг ерөөсөө ашиглаж чаддгүй. Манай улсын газрын тосны томоохон ордуудын ихэнх нь Дорноговь аймгийн нутагт байрладаг. Тухайлбал Тамсаг, Тосон уул, Зүүн Баян зэрэг сав газрууд нь Монгол улсад газрын тосны томоохон ордууд бөгөөд өнөөдрийн байдлаар батлагдсан нөөц нь 330 гаруй сая тонн гэж тогтоогдсон бөгөөд одоогийн байдлаар ердөөл 40-50 сая тонн орчмыг ашиглаж байна. Гэхдээ үүнийг дотоодын хэрэгцээнд гаргадаггүй бөгөөд Тамсгийн ордоос л ихэд бүгд найрамдах Хятадд улсын PetroChina Дайчин Тамсаг компани газрын тос олборлож Хятад улс руу 100% түүхий хэлбэрээр экспортлж гаргадаг юм. Өөрөөр хэлбэл Монголын газрын тосыг бид өөрсдөө ашиглахын оронд харийн улс олборлоод гадаад руу гаргадаг гэсэн үг. Сонсоход л хэцүү санагдаж богино сэтгэл төрж байгаа зү. Хэрэв та Монгол улс нь хизээч өөрсдийн газрын тосны үйлдвэртэй байгаагүй гэж бодож байгаа бол энэ өрөөсөө л ойлголт болно. Монгол улс нь өөрсдийн газрын тосны нөөцийг ашиглаж байсан түүх байдаг ч харамсалтай нь тэр нь богинохон билээ.
1950-ад оны ихэнх үеэр Дорноговь аймгийн Зүүн Баян сумд Монгол улс анхудаа газрын тос боловсруулах үйлдвэртэй болж уг ордоос газрын тосыг нэрж шатхуун түвш гаргаж байсан ч 1969 онд ослог гарснаар үйлдвэрийг хааж өжээ. YouTube задлан ном хязгаарлагдмал тоогоор дахин хэвлэгдлээ. Яг одоо та Popculture цэгийн сайтаас захиалаад үнэгүй хөрвүүлээд аваарай. Дахин хэвлэгдэхгүй бол цөөн тоогоор гарсан байгаа. (1950 онд Дорноговь аймгийн Зүүн Баянд байгуулагдсан анхны газрын тос боловсруулах үйлдвэр нь тухайн жилдээ 209 тонн газрын тос олборлож энгийн нэрх байгууламжаар шатхуун түвш үйлдвэрлэж байв. Гэвч 1956 оноос ордын нөөц эрс багасснаар үйлдвэрийг түүхий дээр хангах зорилгоор 1957 оноос зөвлөлтөөс нефт импортлж эхэлсэн байна. Тэгсээр удалгүй Зүүн Баянгийн үйлдвэрийн импортын хэмжээ нь жилээс жилд өсч 1968 он гэхэд 52 мянган тонн, 1969 онд 50 мянган тонн болсноор дотоод олборлолтын өртөг нэмэгдэж, зөвлөлтийн газрын тосны үнээс 2 дахин өндөр болсон нь үйлдвэрийг алдагдaltaд хүргэж. Ингэснээр 1969 оны 11-р сард Зүүн Баян дахь газрын тосны үйлдвэрт осол гарч, үүний дараахан үйлдвэрийг хаах шийдвэрийг гаргасан байдаг бөгөөд Монгол улсын анхны газрын тосны үйлдвэрийн түүх энэ хүрээд өндөрлөж. Тухайн үед Зүүн Баянгийн үйлдвэрийн ослын шалтгаан янз бүрээр тайлбарж байсан бөгөөд Оросууд эсвэл Хятадууд үйлдвэрийг галтсан хэмээх хардлага иргэдийн дунд ихээхэн төрж байсан ч намын түүгээр оноос энэхүү ослыг үйлдвэрийн осол хэмээн тооцож хаасан байдаг. Энэ мэтчлэн Монгол улс хэдийгээр ариун их байгалийн баялагтай ч гэсэн тэрийг зөв зөвхөстэй бодлогоор ашиглаж өргөөжгийн хүртэх тал дээр төр засгаас их дутуу дүлмэг бодлого явуулдаг. Хэрэв Монгол улсын зүгээс зөв бодлого гарган эрчим хүчний салбартаа бие даасан байхыг эртнээс эрэлхийлсэн бол өнөөгийн нөхцөл байдал гарахгүй байсан бөгөөд он удаан жил ямар ч бодлого төлөвлөлтгүй явсны гайг бид өнөөдөр амсаж байна. Тийм учраас одоо бид байгаа юмаа өөрсдөндөө зориулан зөв зөвхөстэй ашиглаж дуусахгүй бол Монголын баялаг гадаад руу хөрвсөөр бид эндээ шатхуун тоггүй суусаар байх юм гэж үү? Хэдийгээр уг асуудлаар 2019 оноос эхлэн Монгол улс дахин өөрсдийн газрын тосны үйлдвэрөө энэтхэг улсын тусламжаар барьж эхэлсэн боловч COVID-19 цар тахлын улмаас ажлын явц удаашран 2026 оны сүүлээр ажилтнанд орох төлөвтэй байна. Дорноговь аймгийн Алтан ширээ суманд баригдаж буй уг газрын тосны үйлдвэр нь жилдээ ойролцоогоор 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд шатхуунаас гадна дизель түвш, керосин зэргийг үйлдвэрлэх бөгөөд энэхүү үйлдвэрийн тусламжтайгаар Монгол улс нь дотоодын шатхууны нэрлэлийнхээ 60-70% хангах боломж хүртэх юм. Гэсэн ч энэ үйлдвэр баригдлаа гэж бүх асуудал тэр дороо шийдэгдэхгүй бөгөөд цаашлаад энэ мэт боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар төр хувийн хвшил хамтраад барьж байгуулахгүй бол Монгол улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч улсын зовлонтойгоор цаашид хэдэн 10 жил явахыг ганцхан Тэнгэр л мэдгэнэ. Ингээд эцсийн дүгнэхэд өдгөө Монгол нүрлээд байгаа газрын тос шатхуун бензиний хомсдол нь манай улсын хамгийн эмзэг асуудлын нэг үлээ. Бид үеийн үед хамгийн чухал бүтээгдэхүүнүүдээр үргэлж гадаад улсаас хараад байсны гай хуралцаар өнөөдөр гарч байгаа бөгөөд Монгол улс одоо нэн даруй үйлдвэрлэгч орн болж чадахгүй бол дахиад 10-20 битгэл 50-60 жил ч гэсэн яг өнөөдөр шиг хамгийн юм гаднаас зөөдөг жижигхэн хэрэглэгч улс байх эрсдэлтэй тулж байна. Монгол улсад хэдийгээр үйлдвэрлэгч орн болох нөхцөл бололцоо байгаа ч түүнийг одоо хэрн ашиглахгүй бэлэнчлэх сэтгэлээ гаргаад сууж байгаа нь өнөөдрийн бидний хамгийн том асуудал юм. Дээрээс нь энэхүү асуудал нь дан ганц биднээс хамаатай бос биднээс том өөр улсуудын эрх ашигтай хамааралтай гэдгийг санах хэрэгтэй. Тийм болохоор үүнд иргэд бид тун нухацтай хандаж төр засагтаа зөв шаардлага тавихгүй аваас дараагийн удаа улсаараа тоггүй болоо сууж байхыг үүсэх аргагүй. Энэ үрт бичлэгээ үзсэн бол та бүхэн лайк болон subscribe дараарай. Дараагийн удаа бас нэг сэдвийг хөндөх болно.